He said the spirit cannot be attained by a weak person. Сул дорой хүн энэ оюун санааны зам мөрөөр явж тэр сүнсэнд амин сүнсэндээ хүрч чаддаггүй гэдэг. Path is not for a weak people. Энэ зам мөр тийм сул дорой хүмүүст зориулагдаагүй. Spirituality is not the path for weak people. Энэ зам мөрөөр сул дорой хүмүүс явдаггүй. This is the path for the strong ones. Энэ хүчрхэг хүмүүст зориулсан зам. This is like a catch-22. Энэ яг нөгөө catch 22 гэдэг нөгөө бие бинийгаа эсрэг байдаг When юм. you are on the path, it brings you strength. Та энэ зам мөр дээр байх юм бол энэ зам мөр таны хүчрхэг болгоно. It gives you strength. Танд хүч Unless you чадалгүй. have strength, you cannot be on the path. Тэгсэн хэрнээ та хүч чадалгүй л байх юм бол энэ зам мөрөөр явж чадахгүй гэж. Both are essential. Spirituality is for the brave, not Энэ хоёулаа маш чухал. Энэ оюун санааны зам мөр бол эр the зоригтой, coward. хүчрхэг It's for хүн. the strong, not the weak. Хүчрхэг хүмүүст зориулсан болохоос ш тийм сул дорой хүмүүст зориулаагүй. Because if you are so weak mentally, physically, Та бие махбод сэтгэл санаа оюун ухааны хувьд нэг сул дорой бол in every respect, you can't do anything. та юу ч хийж чадахгүй. You can't love yourself, you can't love others. Та өөрийгөө харилж чадахгүй юм чинь яаж бусдыг хайрлах юм? How can you love others? Та бусдыг харилж чадахгүй ш. You'll bother yourself and you'll Та bother. өөртөө ч төвөг удна, бусдад ч төвөг нэмэр болно. So, as the old Sanskrit proverb says, Nayamatma Энэ эртний санскритийн нэг зөв үг байна. Balahinena Labhya. The self-realization cannot be attained by one who has no strength. Not Сул дорой хүн өөрийнхөө амин сүнсэнд оршууд хүрч чаддаггүй гэдэг. Өөрийгөө таньж мэддэггүй гэдэг. by the weak. Сул дорой хүн You чадахгүй. have to become strong. How do you become Тэгэхээр та хүчрхэг болох хэрэгтэй. Яаж хүчрхэг болох вэ? strong? Right food, Зөв хоол идэн, right amount of food, зохистой хэмжээгээр идэн, proper food. зохистой хооллон, Not stuffing the tummy with all sorts of things anytime you want. хүссэн үедээ 9 шидийн юмыг идээд байхгүй гэсэн үг. Right amount of food, Зөв хэмжээтэй зохистой right хоол, amount of sleep, зохистой хэмжээнд унтаж proper амран, breathing, зөв амьсгалан, right amount of breathing and exercising. зөв зохистой тэр хэмнэлтэй амьсгалын дасгал хийн. And pleasant Тэгээд state of mind. Таны happy, сэтгэл чинь амар тайван таатай төлөвт байх хэрэгтэй. calm mind, Тайван сэтгэл, contented mind, хангалуун сэтгэл, knowledgeable mind. мэдлэгтэй оюу. These are the states through which you can progress in spiritual. Эдгээрээр дамжуулж та энэ зам мөрөнд өсч хөгждөг. Spiritual dimension. Энэ оюун санааны энэ төвшин тэр хэмжээст та хөгжиж чаддаг. Even after being in the spiritual path for several years, your Та mind хэдэн жил энэ зам мөр дээр байлаа. is going Тэгсэн хэрнээ дахиад ингээл гомдлсон, гоншгосон да гэсэн хэвээрээ I байгаа tell бол you, you have not moved an inch in the spiritual path. та энэ зам мөр дээр нэг инчийн төдөө нэг 3 санж орчимч та урагш ахаагүй байна шүү л гэж би танд хэлнэ. This is the path for the brave and the strong. Тэгэхээр энэ бол эр зоригтой хүчрхэг That's why хүмүүст Jesus said, those зориулсан энэ зам. Тийм учраас Иесус who are ready to burn their homes, come along with me. өөрийнхөө гэрэгч хүртэл шатаахад бэлэн байгаа хүмүүс л над дээр ирээрэй гэж хэлдэг. Isn't it something like that? Яг иймэрхүү агуулгатай юм байдаг тий? What did he say? Юу гэж хэлсэн байдаг Those who вэ? are ready to drop everything. Бүхнээ орхиход бэлэн байгаа хүн гэдэг. They walk the path. Тэд нар л энэ замаар явж чадна гэдэг. What Jesus said. гэж Иесус хэлсэн. What did he mean? He means be Энэ нь ямар утгатай вэ? brave. Энэ нь зоригтой хүмүүс л гэсэн утгатай. Bold. Because the strength is something that comes from within. Яагаад гэвэл тэр хүч чадал эр зориг гэд байгаа зүйл чинь таны дотоодоос гарч ирдэг юм. It's the weak will complain. The Хүнс тэр сул дорой хүмүүс бол гомдлоо л байдаг. strong will say, now this is what it is. March ahead. Ийм л байдаг. Just accept the world is like this. Accept the world at its worst. Амьдрал яг ийм юм байна гэж яг байгаа чигээр нь л хүлээж ав. Хамгийн муу хувилбараар нь л хүлээгээд авчих. The worst aspect is given to you. What are you going to do now? Таны амьдралд бүр хамгийн байж болох хамгийн муу нь таны урд яг одоо тулгарсан байна.
Тэгээд та юу хийж чадах юм? Cannot sit and go on Та complaining that зүгээр суугаал ингээл гомдлоод person гоншгоноод is no байж good, this person is no good. болохгүй штэ. Тэр ч юм уу энэ нэг юм ч ойлгохгүй, тэр надад ингэж хэлсэн гээл. This is the raw material. You make good out of it. Энд чинь л таны одоо түүхий ид штэ. Та энэгээр л хийгдсэн. Амьдрал ийм л байгаа. However, people are with you in your world around you. What is that you can do? Таны эргэн тойрны хүмүүс нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн та юу хийж чадах вэ? To change them. Can you change them? Та тэдрийг өөрчилж чадах юм уу? Change them. If you cannot change Хэрвээ чадхаар бол тэдрийг өөрчил. them, accept them the way they Чадахгүй бол зүгээр тэр байгаа нөхцөл байдал хүмүүсийг байгаа чигээр нь л хүлээгээд авчих. are and move ahead. Тэгээ зүгээр л урагшаа айх. Move with Амьдр. that, you know. Яг тэрнтэйгээ хамт л ингээл амьдр. If it is difficult, the difficult situation is bringing the skill out of you. Хэрвээ таны нөхцөл байдал танд эсвэл ямар нэг хэцүү зүйл тулгарсан байгаа бол яг тэр хэцүү нөхцөл байдал чинь л танаас ур чадварыг чинь гаргаж ирдэг. Be skillful. Тэгэхээр та ур чадвартай байх хэрэгтэй. Either get used to it. Эсвэл тэрэндээ дас зөгц. If you are living in Norway and you cannot complain in December, January, February, it's so cold. It's so Хэрвээ та Норвегид амьдардаг байлаа тэгвэл та эд өвлийн 12 1 2 сард ямар хүүтэн бэ? Яагаад юм хүүтэн бэ? cold. It's so cold. Snowing. Ямар их цас ордгийн бэ No гэж use. You have to гэж accept хэлээд ямар ч нэмэргүй штэ. you are in Norway and it Та is Норвегид л байгаа юм чинь энэ тэр хүүтэн цаг уурыг та хүлээн зөвшөөрөхөөс cold, өөр it is dark. аргагүй. And 2 months of the year, it will be like that. Тэгээ жилийн 2 сарын турш тэнд чинь харанхуй байдаг. Тэгэл та хүлээн зөвшөөрөхөөс Then өөр you have to аргагүй. move with that. Тэг яг түнтэй л ингээл зогцоод амьдрна үсттэй. This is the spiritual path. Энийг чинь л оюун санааны зам өрөөр явах гэж байгаа юм. It is moving with the challenge, with the courage. Тэр саад бэрхшээл, тэр сорилттой хамт амьдрах юм. Okay, what challenge, what more challenge can I handle now? Би өөр ямар асуудлыг би давж гарч чадах вэ? Өөр илүү би юуг шийдэж чадах вэ гэж. See, challenge brings the life force in you. Тэр асуудал бэрхшээл танд тохиолдож байгаа саад чинь таны доторх тэр амьдралын хүчийг чинь, амьдрах хүчийг чинь гаргаж ирдэг. You become more alive when there is a challenge Хэрвээ ямар нэг саад бэрхшээл байгаа бол та илүү амьд болдог. in front of you. Otherwise, what? Eat, drink, sleep, Тэгэхгүй юм бол юу гэж зүгээр л идээл, уугаал, унтаал, manana. маняна гэл. So lethargic, dull, boring life. Нэг тийм уйдгартай, өхмөл, ноомой тийм л байдалтай From байж. time to time, some challenges put fire into your system. Тэгэхээр хаа нэгтээ тохиолдож байгаа тэдгээр саад бэрхшээлүүд таны дотоод дах тэр галыг асаадаг. Some events come up. Тэр ямар нэг тэр үйл явдал. That brings achievement to you. And when you Тэр achieve ямар нэг саад бэрхшээл тэр үйл явдал тохиолдож байгаа болохоор та амжилтанд түүнийг давж нэг амжилтанд хүрдэг штт. something in life, doing something, Амьдралдаа та ямар нэг юм хийдэг, ямар нэг амжилтанд хүрдэг. you get fulfillment. Та тэгжиж тэр сэтгэл хангалуун байх гэдэг мэдрэмжийг авдаг. Тэгж та тэр амжилтандаа хүрдэг. Fulfillment always follows challenge. Тэгэхээр тэр сэтгэл хангалуун байх гэдэг төлөвийг чинь асуудал бэрхшээл үргэлж дагалдаж явдаг. If there is no challenge, what is there to be fulfilled? Ямар ч асуудал бэрхшээл таныг сорих юм байхгүй бол та юунд сэтгэл чинь ханах юм? Only filling the stomach, Эсвэл гидсээ дүүргээл яж явах юм уу? whether hungry or not hungry. Өлсөн ч өлсөөгүй ч гидс руугаа юм You хийгээл. need to wake up the lion inside you. Spiritual path wakes up the lion inside you. Таны доторх тэр арсланг та сэрэх хэрэгтэй. Энэ зам мөр таны доторх арсланг сэрээдэг. Kindles the fire inside. Таны доторх тэр галыг тань асаадаг. One who is on the spiritual path, even they are 80, 90, 100 year old, Энэ зам мөр дээр байгаа хүн 80, 100 настай байсан there ч is a гэсэн spark in them. тэдний гал нь асаатай байдаг.
They won't be like a dead vegetable. Тэд нэр зүгээр нэг тийм өгшөрсөн, илжирсэн ногоо байдаггүй. You would see spiritual people, even they're late. Та нар яг энэ замаараар явдаг. Энэ замурд хөгжиж байгаа хүмүүсийг харуул. Ялангуяа тэр настай There is хүмүүсийг. that old woman, you can see that there is spark in her. Тэр хөгшин эмхтэйч бай. Тэдний дотор нь яг гал байдаг. Нүдэнд нь оч байдаг. She walked like an youngster. Яг залуу хүн шиг тэд ингээ алхаж гიშгдэг шүү дээ. Хөдөлгөөн нь хүртэл их залуу. Such when you put your whole life energy in one direction, in a dedication, Та амьдралынхаа бүхий л хүч, энергийг яг нэг зүг рүү чин үнэнчээр зориулж байгаа юм. then the fire catches up. Тэгэх юм бол таны дотоод тэр галч нь асна. Otherwise, sit and worry, think about what about me, what Тэгэхгүй about зүгээр л ингээд суугаад надад юу тохиолдох бол би яах бол ирээдүйд ингэх болов тех болов гэж санаа зовоод байх юм me, бол what about me, what will happen to me when I become old? намайг хөгшөрөхөөр надад юу болох бол би яаж хөгшөрөх бол ингэх болов тех болов гэж. Happen to you when you become old, you will die. Таны хөгшөрөн болохоор юу болдیں۔ Та тэгэл нас барна шүү дээ. What will happen to me after I'm dead? That's it. Тэгэл нөгөө үхэн гэдгээ мэдж байгаа хүмүүс нь ингээл надад үхсний дараа яах болоо гэл. But how intensely you live your life Та амьдралаараа хэр амьдарч байгаа юм? Ямар их эрч хүчтэй, эрчимтэйгээр амьдарч байгаа юм? counts. Тэр чинь л утгатай. Тэр чинь л амьдралын чинь утга учир. Than worrying how you will die. Түүнээс биш би яаж өөхөх болоо гэж санаа зовх бол үнэндээ юу ч биш. People have no time to think how well they can live. Many people are concerned about their death already. Хүмүүс энэ амьдралаараа яаж амьд юм шиг амьдрах вэ гэж бодохын оронд яг үхсэн юм шиг амьдардаг. Аль хэдийн үхсэн юм шиг. When I was in America, I was Би traveling. нэг удаа Америкт аялж Los байхад Angeles, they showed me that there is a graveyard, where people can reserve their grave. тэнд нөгөө тэр Лос Анжелес тийм оршуулгын газар байсан. Тэнд нь тийм оршуулгын тийм үзэгслэн хүмүүс ингээд нас орсон хоноо өөрийгөө хаана оршуулах тэрийг ингээд сонгодог тийм газар. They announced a beautiful scenic grave. Тэр заран дээр нь юу гэжсэн бэ гэхээр хамгийн үзэгсэлнтэй одоо оршуулгын газар гэсэн бичгтэй. Тэр байгаль нь орчин их сайхан. On a mountain in California, Калифорни тэр уулан дээр scenic grave, the most beautiful scenery you have on this. тэр оршуулгын газар нь тэр маш сайхан орчинтой байна л да. Ингээд тэр байгаль одоо мод орчин их сайхантай тийм хамгийн сайхан оршуулгын газар гэсэн тийм зар тавьсан. And people go to select this grave. Тэгээ хүмүүс тэнд очиод ингээд одоо энд булшлуулъя гэх тэр булшаа сонгож байгаа юм. Scenic grave. Ойлгож байна уу? Тийм сайхан орчинтой тийм одоо тийм гоё булшны газар гэж байгаа байхгүй юу? They will be underneath the ground. Тэгээ тэр сайхан газрынхаа та бол доор нь хөвтөж байгаа юм The байна. body will be. What the body will do? Таны тэр шарилчин тэр үзэсгэлэнтэй сайхан газрын доор нь оршуулгадна үсттэй. Scenery. Тэгээ тэр доор байгаа таны тэр шарил тэр дээр байгаа тэр үзэсгэлэнтэй газар одоо ямар хэрэгтэй ах вэ? And the advertisement that whoever did that big advertisement mentioned Тэр зарыг ямар хүмүүс хийсэн мэдгүй их л том зар байсан. all the beautiful aspects of Тэгээ that тэр grave. оршуулгын газрын бүх тэр сайхан талуудын They were дурдсан. selling that. Тэгэд нөгөө оршуулгын газрыг тэг зарж байгаа юм. And see people who would buy such a grave is such a fools. Тэгээд тэр оршуулгынхаа газрыг худалдаж авж байгаа хүмүүс үнэхэрийн тэнэг. Best airy park and oak trees and beautiful garden. Тэгээд хамгийн тэр сайхан цэцэрлэгтэй эсвэл тэр хамгийн гоё царс модны доор гих мэтчлээ. And a beautiful scenic view. Тэр хамгийн гоё харагдцтай газар нь энэ тэр сонгож булшаа авч байгаа. And people who write will what dress should be put on their body when they are buried. Тэгээд нөгөө одоо яг булшлуулах одоо тэр оршуулгын үйл явц нь ямар байхыг хүмүүс ингэж бичиж үлдээж байгаа тэр газар бас бий. This is the will the people write. Тэгээд тэр хүслээ тэр хүмүүс бичиж байгаа.
how their body should be buried. Тэр биеийн шарилн тэр авсан ямар байхыг бичиж байгаа. Тийм Worried хүслээ. about the corpse when they're alive. Тэд нар амьд байгаа хэрнээ цогцсондоо санаа зовж байгаа байхгүй юу? Think they're alive. Одоо тэд нар амьд байгаа штэ. Тэгсэр нэ үхсэн хойноо яах гэдэгтээ санаа зовоод байгаа. You know, when you put your life energy into some direction like that, in some service, in some goal, Харин та ямар нэг зорилго эсвэл тэр бусдад үйлчлэх, туслах юу байдیں۔ Ямар нэг тэр зүйлд амьдралынхаа бүхий л хүчийг чиглүүлж тэр энерги зориулах юм бол not a day goes dull. тэгэх юм бол таны энэ өдөр хоногуд амьдрал чинь тийм уйтгартай үхмэл байхгүй. Depression can never come near you. Танд бүр тэр сэтгэл гутрал, депресс гэдэг зүйл тань руу бүр ойртохгүй. This is the real spiritual path. Энд чинь л оюун санааны жинхэнэ зам мөр, энэ зам мөрөөр явах юм. And old age will not touch you. Тэгээ танд тэр хөгшрөлт гэдэг зүйл танд хүрхэхгүй. Your body becomes old, your spirit Таны бие чинь мэдээж Leaves. хөгшрөн. young. Гэхдээ таны сүнс залуу хэвээрээ Otherwise, what байдаг. even body is young, the spirit is already dead. Тэгэхгүй болохоор одоо юу болоод байна гэхээр бие нь залуу байгаа хэрнээ сүнс нь аль хэдийн өвчгсөн. Old and dead. Бүр Sitting and хөгшрөө worrying, бараг what about me, өгцөн. what about me, what about my insurance, Би яах бол надад юу тохиолдох бол би ингэх болов намайг тийх болов гэж what about me? санаа зовоол. Isn't it? Don't you think Тийм so? биш үү? Та тэгж бодохгүй Does нөө? this make sense? Та нарт ойлгогдож байна уу? Why not people awake to this truth, the Яагаад хүмүүс энэ үнэнд сэрдэггүй юм бэ? reality in life? Энэ амьдралын үнэн бодит байдлыг ойлгодоггүй юм бэ? All the more we need this knowledge today. Every corner of the world. Энэ мэдлэгийг бидний дэлхийн өнцөг булан болгонд хүрэх хэрэгтэй байна. We very badly need it. Энэ бүр үнэхээр яг хэрэгтэй цаг мөч. We need to expose people to the vastness of knowledge. Бид хүмүүст энэ мэдлэг ийм өргөн дэлгэр байдгиймаа гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Өргөн хүрээнд хүмүүсийг боловсралтай болгох To the хэрэгтэй. inquiry about themselves. Өөрсдийнхөө тухай таньж мэдлэлтэн туслах хэрэгтэй. Not just thinking, okay, into small, narrow-minded. Зүгээр л тэр нэг өчүүхэн нэг явцуу сэтгэлгээндээ баригдахаас нь тэдэнд туслах хэрэгтэй. Just think Тэрнээс нь about yourself гарахгүй. before you knew about this knowledge. Та энэ мэдлэгийг мэддэг байхаас өмнөх өөрийгөө бодоод үзтээ. Just right now think, who were you, how were you, what were you Та энэ мэдлэгийг мэдхээс өмнө та хэн байсан, юу байсан? Та яаж байж 10 байсан? years ago, before 10 жилийн өмнө you knew this knowledge? энэ мэдлэгийг мэдхээс өмнө шүү. Та ямар байсан бэ? What was the state of your mind? Таны сэтгэл ямар төлөвт байсан? What was your perception and outlook of your life? Таны энэ амьдралыг ойлгох ойлголт, таны тэр хандлага ямар байсан? Таны үзэл баримтлал ямар байсан? How are you? Та And яаж what this амьдардаг вэ? knowledge has brought to you? Тэгэд энэ мэдлэг танд яаж ирсэн бэ? What blossoming or opening has come into you? Танд ямар нээлт болсон? Таны юу нэгдсэн? Та яаж цэцгэлсэн? Can you imagine? Can you recollect, remember? Та эргээд нэг сандаа та санаж гин үү? What is it? Юу байсан? Юу болсон? How precious this knowledge is. Энэ мэдлэг ямар ариун нандин үн цэнтэй гэдгийг мэдэрч гин үү? For human life. Хүний амьдралд ямар их үн цэнтэй байна. That is why we call it the art of living. Тийм учраас л энийг амьдрах урлаг, урлагтайгаар амьдрах гэж нэрлэдэг. Appreciating life itself. Амьдралыг өөрийг нь үнэлэх, хүндлэх юм. You know, each bulb has got a voltage. Энэ бөмбөлөг бүр ингээд тодорхой цахилгааны хүчтэй хүлээж авдаг. This can take 10 volts, that Энэ нь can 10 take volt, 60 volts, that тэр can нь take 100 60 volts. вольт, тэр нь 100 вольтын хүч. And as time goes, the voltage also increases. Тэгээ цаг хугацаа өнгөрхийн хэрээр
хүлээж авах гүүх тэр нөгөө гүйдлийн хүч нь нэмэгддэг. Тэр вольт нь нэмэгддэг. So suddenly you pump in 100 volts into a 60 volts bulb. Та тэг гинтхэн өөрийнхөө 60 вольтын хүчтэй тэр чийдэн рүүгээ 100 вольтын хүч шахачлаа гинтхэн. Yeah. No, but you just change the voltage. Yeah, Бид нар зүгээр л энэ нөгөө бөмбөлгүүдээ ингээд сольцох уу? that's what is happening. Just look back and see what is the progress. I mean, Та зүгээр л ингээд эргээд харал та. Та хэр их өсч хөгжсөн байгаагаа хар та. progress. How much commitment for the progress? That much, you know. Та энэ хэр их өсч хөгжин гэсэн тэр үүрэг хариуцлага амлалт байгаа юм. Тэр чинээгээрээ л хөгжинэ. How much you want to grow. If that is your only desire, Та хэр их хөгжмөр байгаа юм. Тэр чин таны хүсэл. it is not difficult. Энд чин тийм хэцүү биш. But it need to be the only the desire. Okay, all that I want is enlightenment. I am satisfied with everything else. Жишээ нь ингээд би яг гэгэрх нь миний хүсэл. Би бүгдэд сэтгэл хангалуун баймаар байна гэх мэт. Then it is not far away. Тэгэх юм бол тэр чин танаас тийм ч хол байхгүй. What we want that also, but we want to have some this also. Some little. Тэгээ бид нар яг юу хүсдэм? Тэрэндээ яг энээс баг зэргийг, тэрнээс баг зэрэг, энээс нь иймэрхүү гэдээ яг хүсээд. That also. Then I would say, okay, have this, and Та тэгээд яг энээс ч аммаараа, тэрнээс ч баг зэрэг, энээс ч ийм гэд хүсдэг. Тэгээд би go slowly. тэгээд би болохоор за таны хүслийг ойлголоо. Гэхдээ ингээд удаан тохирсон хурдаар яваарэ гэж. Usually, does enlightenment have a time like a like die? There's a specific time. It cannot happen before you're meant to be. Or No. It can control the speed. Та хурдаа өөрөө хянж Can go in the чадна. third gear, fourth gear. 3 дахь юм уу 4 дахь More араагаар accelerator. явж болно. Эсвэл улам их хурдсуур ашиглаад явж болно илүү хурдан. So the question is, can you reach enlightenment through Kriya? Тэгэхээр ямар асуулт ирсэн байна гэхээр криягаар дамжуулж гэгэрч болох уу? Крия хийгээд. The answer is yes and no. За тэгвэл хариулт нь тийм бас үгүй. The sunlight come through the window. Нарны гэрэл цонхоор нэвтэрдэг. By opening the window, do you get sunlight? Та цонхоо нээгээд орхихоор нарны гэрэл аяндаа орж ирдэг. I would say yes гэж хэлж байгаа бол би тийм ээ гин. and no. Мөн үгүй гэж хэлнэ. In the night, if you open the window and tell me you said you open the window, I open the window, sun is not coming. Жишээ нь та орой болсон хон цонхоо онгойлгочод багшаа таал цонхоо онгойлгочвол нарны гэрэл орж ирнэ гэж хэлсэн биз дээ гэж онгойлгож болохгүй штэ. Нарны гэрэл орж ирэхгүй. But in the daytime, if you keep your windows shut and the curtains all pulled up, Тэгсэн хэрнээ өдрийн цаг болоод нар гараад ирсэн бахад та цонхоо хаагаад бүх хөшгөө буулгаад though the sun is there, will it come хэдийгээр нар тэнгэрт байгаа ч гэсэн inside? нар орж ирэх үү? No. Нэвтэрч орж ирэх үү? So, Үгүй. you Тийм open the учраас window та цонхоо нээн and sun comes when it comes. тэгээд нар орж ирэх үедээ өөрөө л ороод ирнэ. The Kriya does the job of opening the window. Тэгэхээр Киря тэр цонх нээх, цонхыг тань онгойлгох тэр ажлаа бол хийн. Right? Зөв үү? Enlightenment doesn't have to come from outside, it's already there. Гэгэрэл гаднаас ирдэггүй. Аль хэдийнэ байж идэг. Like rice in a paddy, Яг тэр хальсан дотроо байгаа будаа шиг, тэр тутраг дотроо байгаа будаа шиг. knowledge is within you. Мэдлэг таны дотор байгаа. What the paddy needs, a little pounding.
Тэр дудлагыг яадаг вүлээ? Ингээд үрээд тэр дотор будааг нь гаргадаг үсттэй ингээд цохоод ч юм уу хальсыг унгаагаад. And that's what Soham does. Soham, Soham. Тийм Soham. учраас л сөө хам гэж хийж байгаа шүү дээ. What happens? The nature of self becomes effulgent. Тэгээ сөө хам гэж хэлэхээр юу болдог вэ гэхээр таны мөн чанар, оршихуйн мөн чанар чинь гэрэлтдэг, цацардаг. Effulgent. Гэрэл What is the цацарсан nature of болдог. self? Энэ оршихуйн амин сүнсний чинь мөн чанар юу юм? Means nature of self become manifest. Тэгэхээр тэр оршихуйн тэр таны амин сүнсний мөн чанар чинь илрэх, тодрох ёстой. What is the nature of self? Joy, Тэр оршихуйн мөн чанар нь юу вэ? Баяр хөөр, peace, амар амгалан, love. Do you хайр. feel love today? Та нар өнөөдөр хайрыг мэдэрсэн үү? Lot of love towards everybody. Бусдыг бүхэнд хайрлах тэр хайрыг мэдэрсэн үү? And how you can experience all these? Тэгэд энэ бүхнийг та яаж мэдрээд байгаа? When you are stressed and tensed and mind is not clear, Таны ингээл оюун санаа чинь хурц тодорхой биш, та ингээ стрессцэн, уурсан, бухимдсан бол body is not well, биетэн тийм сайнгүй байгаа бол the Kriya makes those things come. эдгээр зүйлийг чинь крия хийж өгдөг. Do you love everybody equally? Та хүн болгонд яг ижил тэнцүү хайртай юу? No. Үгүй. I love everyone uniquely. Харин би хүн бүрийг онцгойлон хайрладаг. Sundaranana, 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 Hara Shiva, Shiva Hara Sundaranana. Hara Shiva, Shiva Hara Sundaranana. Hey Sundaranana, Sundaranana, Sundaranana. Hara Shiva, Shiva Hara Sundaranana. Hara Shiva, Shiva Hara Sundaranana. Bhasma Bhushitanga Sundaranana. Basma Bhushita Sundaranana. Balanitra Madana Mohana Sundara. Balamitra Madana Mohana Sundaranana. Hey Sundarana. Na Sundaranana. Bhutanatha Deva Deva Sundaranana. Hara Shiva Shiva Hara Sundaranana. Hara Shiva Sundaranana. 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 Sundaranana, Sundaranana, Hara Shiva, Shiva, Hara Sundaranana, Hara Shiva, Shiva, Hara